Засгийн газрын тэргүүнээр Монгол Улс Орос улбаны улсын иж бүрийн стратегийн түншил эрчимгүйчийн аж үйлдвэрээ зам тээвэр боловсрол хүмүүлийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж байгааг онцоллоо. Ерөнхий сайд Монгол Улсын газар нутгаараа дамжуулан Орос улбаны улсаас бүгд найрамдахтад ард улсад байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, Монгол Орос хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа илэрхийллээ. Монгол Улс нь Орос улбаны улсын Аз нухан далайн бүс нутаг дахь чухал стратегийн түнш бөгөөд хоёр орны иргэд хоорондын урт хугацааны уламжлалт нөхөрлөл харилцан итгэлцэл дэмжлэг дээр суурилдаг болохыг Орос улбаны улсын засгийн газрын тэргүүн онцоллоо. Орос улбаны улс шатахуун авто бензиний экспортонд тодорхой хязгаарлалт хийж байгаа ч энэ нь Монгол улсад хамаарахгүй. Нийлүүлэлт доктортой үргэлжилж газрын сүсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж Орос улбаны улсын засгийн газрын дарга Мишустан хэллээ. Талууд худалдаа эдийн засаг шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол Оросын засгийн газрын хоорондын комиссийн ээлжид хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо.